хамгийн том нүүрсний бомб Австралид байдаг. Австрали улс далайгаар хүрээлэгдсэн учраас бомбтор алдартай. Харин далайд гарцгүй манай орны хувьд тэдний туршлагаас хуваалцах цаг иржээ хэмээн мэрэгчлэнүүд ярьж байна. Австрали улсын Ньюкасл хотод далайн эрэг дагуу Порт Врата бомб байрлана. Энэ бол дэлхийн хамгийн томд тооцогдох бомб юм. Жилдээ 100 гаруй сая тонн нүүрс дэлхийн бусад орнуудад экспортлдог байна. Энэ нь манай улсын нүүрсний жилийн 5 дахин их гэсэн үг ээ. Зөвхөн энэ бомбтоор зогсохгүй үүнтэй ойролцоо хэд хэдэн бомбд Австралид байдаг гэхээр уул уурхай салбар нь ямар төвшөнд хөгжиж байгааг харж болно. За бид энэ удаагийн сурвалжлагаараа нүүрс экспортлох аргыг нь түлхүү онцолж байна. Хэдийгээр манай орон Австрали шиг далайгаар хүрээлэгдээгүйч ижил тал олон байгаа юм а. Тухайлбал асар их хэмжээний нүүрсийг газар бүрээс тээвэрлэж нэг дор төвлөрүүлэх асуудал чухлаа. Их хэмжээний нүүрс цугладаг. Австрали твийн олон өөр газараас нүүрс энд цуглахдаа төмөр замаар ирдэг. За энэ төмөр зам бол нүүрс тээврийн гол зам юм а. Гол замаас уурхайнууд руу салаална. Ингээд зам дагуух 60 орчим уурхай нүүрс далайн эргийн энэ бомбдод цугларч дараа нь усан онгоцонд ачигдан бусад твийг зордгоо. Жилдээ 20-оос 30 орчим тэрбум долларын нүүрсийг энэ бомбоор экспортлдог юм а. Манайд 5 толгоогоос хятадын хил хүртэл нүүрсийг машинаар зөөдөг. Хүнд даацсан хөтөө газрын хөрсийг эвдэж шорон шуурган тэнгэрт тулдаг. Тэгвэл энд нүүрс тээвэр хадгалалт экспортыг хийхдээ хамгийн түрүүнд байгаль орчин хот суурьнд хор нөлөөгүй байхыг чухалчилж байна. Тухайлбал Порт Врата бомбд далайн эрэг дагуу болохоор далайн хүчтэй салхи байнга шуурдаг. За энэ бүхэнд асар хэмжээний нүүрсний хог дэрэгдэн байгаа хот руу хийсэх аюултай. Тиймээс үүнээс хамгаалахаар байнга усалдаг байна. Бомбын хашааг тойроод агаарын хяналтын цэгүүд хүртэл ажиллах жишээтэй. За энэ мэтээр орчин тойрно. Улсын дотоодын нүүрсний хэрэгцээ жилд 100 сая тонн. Илүү гарсан 400 сая орчим тонн нүүрсээ энэ мэт бомбтуудаар дамжуулан гадагш зардаг. Ингэхдээ худалдагч хүн дэлгүүрээ догчуулдаг шиг бомбын зохион байгуулалтаа маш сайн төлөвлөжээ. Мөн нүүрс олборлдог хэд хэдэн компани хамтран бомб байгуулсан байна. За тухайлбал энэхүү дэлхийн хамгийн том бомбын үйл ажиллагаанд Rio Tinto компани оролцоо их байдаг. Rio Tinto-гийн хувьд зөвхөн олборлоо зогсохгүй тээвэрлэлд худалдаа хэрэглээгээд бүх шатанд хариуцлагатай зөв ажиллах зарчмаар ханддагыг мэрэгжилтнүүд хэлж байлаа. Амьдрал 350. Амьдрал 350. Амьдрал 350.